Олон улсын парламентын холбооны ассамблеийн 136 дугаар чуулган Бангладешийн нийслэл Дака хотноо 2 дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд дэлхийн 53 орны парламентын тэргүүн, 40 орны парламентын орлогч дарга, түүний дотор 209 эмэгтэй парламентч, нийт 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Улсын хурлын дарга энх болдоор ахлуулсан Монгол улсын парламентын төлөөлөгчид тус чуулганд оролцож буй бөгөөд улсын хурлын гишүүн Лүндэ Жанцсан, парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд амар заяа эмэгтэй парламентчдын энэ номтой 2 залуу парламентчдын чуулганд оролцож байна. Түүнчлэн улсын хурлын гишүүн Баасанхүү номтой 2 нар тулгамдсан асуудлуудыг хилцэн шийдвэрлэх нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон санал бодлоо илэрхийлсэн бол улсын хурлын дарга энх болд олон улсын парламентын холбооны Аз номхон талаан бүлгийн даргаар сонгогдож тус бүлгийн хуралдааныг даргалсан юм а. Энэ өдөр улсын хурлын дарга энх болд олон улсын парламентын холбооны ассамблеийн тэгш бус байдлыг арилгах нь нийт хүн амыг нэр төртөө сайн сайхан амьдрах нөхцлөөр хангах нь нэгдсэн нэг хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. 2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дөрвтөө багасч нийт хүн амын 80% нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангиллал багтах өөдрөг ирээдүйг бид төсөөлж байгаа юм а. Эрхэм парламентчдаа хөгжлийн төлөө тэмүүлэх аянд бид нэг баг болж гарсан бөгөөд зорьсон газраа хүрэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх хариуцлагатай амлалт авсан билээ. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бид мартах учиргүй. Монгол улсын их хурл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлаж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийн зөрчил тооцсон хүчирхийлэл үйлдэгчид эрүүгийн болон захиргааны хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн өрчилсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилээр нэмэхээр хуульчилсан. Түүнчлэн ахмад насны эрүүл мэндийг хамгаалах, амжиргааг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож хойч үедээ туршлагаа үйлдвэрлэх зэрэг арга хэмжээг зохицоор нь тусгасан ахмад насны тухай хуулийг батлан гаргасан байгаа. Эдгээр хууль нийгмийн тэгш бус байдлыг арилгаж, иргэн бүрт ээлтэй шудраг нийгмийг зохицлоох, иргэнээ энэрх Монгол төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм а. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, аж байдлыг сайжруулах нь та бидний өнөөдөр хэлэлцэж буй доктортой хөгжлийн 10 дугаар зорилт болон гендрийн тэгш байдлыг хангаж эмэгтэйчүүд охтыг чадваржуулах тухай 5 дугаар зорилт түүнчлэн олон улсын парламентын холбооны 2017-оос 2021 оны стратеги туссан эмэгтэйчүүдийн асуудал арах зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал юм а. Олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаанаас харахад үндэсний парламентод эмэгтэйчүүдийн эзлэх дэлхийн дундаж хувь 23.3%, засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 18.3% байгаа юм а. Манай улсын хувьд 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагчдын 59.7% нь эмэгтэйчүүд эзлэж байгаа ч парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17.1, засгийн газрын бүрэлдэхүүнд 12.5% байна. Иймд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангах нь бидний зорилго, тэмүүлэл байсаар байх болно. Олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас баталсан доктортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд парламентчдын үүрэг, санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах болон эмэгтэйчүүд хүүхдийг ялгарлан гадуурхах, хүчирхийлэх, төвчшгүй хөдөлмөрөөр сэргийлэх, төлөөллийн ардчлалыг хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, олон улсын хэмжээнд тулгараад буй бэрхшээлт асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.